За энэ удаа би та бүхэнд юу ярих вэ гэхээр Steam-ийн намрын амьдрал эхэллээ. 9-р сарын 29-ноос 10-р сарын 6 хүртэл үргэлжилж байгаа. За энэ дээр маш олон төрлийн тоглоомод ямдарсан байлээ. За тэгээ намрын амьдралыг тохиолдуулаад би та бүхэнд дандаа игээс дээш хуу ямдарсан бүр тасархай тоглоомуудыг та бүхэнд танилцуулахад бэлэн боллоо. Ерөнхийдөө бол яг үндсэн 10 тоглоомыг би бол бэлдсэн байгаа. За нэмээд бас хэдэн экстра тоглоомууд та бүхэнд хэлж өгнө. За тэгээ надтай цуг байгаараа бичлэгээ эхлэхээс өмнө subscribe дараарай залуусаа. За хамгийн ихний тоглоом бол Control гэх тоглоом байгаа. За энэ тоглоом дээр болохоор JC Faden гэдэг за засгийн газрын тийм агентлагт ажилладаг тийм детектив дүрээр тоглолттой тоглоом байгаа. За тэгээд засгийн газрын тэр байр нь бүр учир битүүлэг supernatural одоо ийм халдлагад өртөөд бүр юу болоод байгааг нь мэддэхгүй юм их замруугүй байдал үүсдэг. За хамгийн сонирхолтой нь юу вэ гэхээр энэ тоглоом маань Alan Wake гэх тоглоом байдсан шүү дээ. Тэр тоглоомны ертөнцтэй нэг ертөнцид өрнөгөөрөө маш сонирхолтой. За тэгээ энэ тоглоом маань зөвхөн base game-ийн хямдраа зогсохгүй Ultimate Edition буюу бүр бүх DLC-г нь авуулсан хөлбөр нь тоглоомтойгоо нийлээд ердөө $400 болж хямдарсан байна. Дараагийн тоглоом бол Rise of the Tomb Raider. За 20 жилийн хөлбөр нь ердөө $300 болж хямдарсан байна. За тэгээд энэ удаагийн тоглоом маань болохоор Сибирт өрнөж байгаа. За мэдээж Lara Croft маань маш олон төрлийн адал явдалтай учрна. За тэгээд маш олон төрлийн пазлууд, за байлдаан, combat гэдэг яг л classic Tomb Raider ямар байдаг энийг бас өмнөөс мэдрэх болно. За энэ дэр нөх олон юм яриад бол илүү цолох гэж бодож байна. Doom Eternal $400 болж хямдарсан байна. За Doom маань яг Eternal маань болохоор бүр маш хурдан ийм movement-тэй, gameplay-тэй бүр яг жинхэнэ яг Doom flavor-ын яг тэ цусыг хөөргсөн бүр аимшиг тоглоом байгаа. За тэгээд аимшиг гэдэг гоё тоглоом гэдэг утгаар хэлж байгаа шүү. Аимшиг тоглоом биш. Тэгээд энэ тоглоомыг бол яг Doom сонирхдаг silly shooter те ерөөсөө юм бодохгүйгээр сайхан алдцъя гэсэн хүмүүст бол бас маш гоё тоглоом. За мэдээж гэхдээ яг энэ тоглоом маань зохиолтой тэгээ яг multiplayer элементтэй. Гэхдээ multiplayer нь бол одоо баг даа явуулсан болов гэж бодож байна. Гэхдээ зүгээр $4 аваад тоглоход бол хизээж харамсахгүй. За дараагийн тоглоом гэх юм бол Far Cry Primal гэх тоглоом байгаа. За Ubisoft-ийн тоглоомууд сүүлийн жилүүдэд бол ер нь жоохон муутсан. Гэт би бол ер нь зөндөө муултай шүү дээ. Тэгвэл нэг удаа магтахад юу гэхээр Far Cry цувралын Primal бол арай өөр тоглоом шүү. Яг Far Cry цувралууд ер нь бүгд жоохон ижлэгэн сүүлийн үед жоохон уйтгартай болцсон ч гэсэн яг Primal бол яг Far Cry-ийн тоглолтонд тэ яг үндсэн концептоос жоохон арай их салхи оруулсан тоглоом гэж би хувьдаа боддог. За яг prehistoric те нөө чулуун цэсгийн үеийн тийм түүхийг өгүүлдэг те хүмүүсийнх нь ярьж байгаа гэсэн яг өнга бунга хэлээр ярьж мэрдэг те. Тэгээ ерөөс дандаа субтитлыг уншиж ижил ойлгож ойлгодог гэдэг ч юм уу. За тэгээд янз янзын одоо устж өгөө болцсон амьтдуудыг одоо гаршааж өөрийнхөө найз болгож одоо ундаг те бүр маймад хүртэл унж явдаг гэдэг ч юм уу. За тэр зүйлээрээ маймад ихтэй яг ундаг үлээ. Ундаг бах гэж бодож байна. Гэхдээ яг тиймэрдүү зүйлээрээ тиймэрдүү геймплеерээ бүр маш сонирхолтой содон болсон. Тэгээ энэ дэр ямар нэгэн буу шийдэв зэвсэг байхгүй. Яг л нөгөө яг чулуун цэсгийн амар мод жадаа арай л үзэлцдэг ийм тоглоом байгаа. За тэгээ энийг ерөөс тоглож үзээгүй хүн байх юм бол эсвэл авандаа гэж бодож хүнтэй санагдаадсан бол одоо ердөө $300 авах боломжтой болжээ. Scribblenauts Unmasked гэх тоглоом байдаг. За түүний DC Comics Adventure гэдэг тоглоом нь $200 болж хямдарсан байна. Би яг энэ тоглоомыг өөрөө бага багтаа тоглож үзсэн байхгүй юу. Тэгээ энэ бол хөөрхөн хөнгөн геймплейтэй. Тэгээд айгүй тийм creative төрлийн тоглоом. Тэг үүнийг би бол яг эцэг эхчүүд энэ төр үзэж явах юм бол те яг хүүхдүүдтэй зориулж аваад эсвэл хүүхдүүдтэйгээ хамт тоглоход бол надад бол бүр
маш гоё тоглоом шиг санагддаг. Тэгээ энэ удаад болохоор яг тийм DC комиктэй холбоотойгоор яг дандаа DC-ийн гоё character-ууд гардаг. За тэгээ манай Scribble Note дээр өөрөө бас гардаг. За ийм тоглоом байгаа. Тэгээ энэ бол бүр үнэхээр зугаатай заяо. Тэгээ заавал хүүхдтэй ч гэлтгүй зүгээр гоё ингээд цагийг хөнкөн гоё өнгөрөө гэсэн хүмүүст тэгээ эмэгтэйчүүд ч юм уу те зөвлөхөд бол надад бол үнэхээр гоё тоглоом шүү. За дараагийн тоглоом бол Mortal Kombat 11 байна. За Mortal Kombat 11-ийг бол бүр ярих нь илүү ч үстэй fighting төрлийн тоглоом. За мэдээж ойлгомжтой, бас хурган зохиол мөхөлтэй. За тэгээд зохиолын тоглолч нь за найзуудтайгаа local co-op тоглолч нь дэ өсөх юм бол онлайнаар тоглолч нь. За тэгээ ер нь бол 95% хямдарсан байгаа гэдэг чинь бүр ердөө баг үнгүй шахуулсан байна гэсэн үг те. Тэгээд үүнээс илүү excuse өөртөө тоглоом авах excuse юу л байхгүй байх гэж бодож байна. Тэгээд хямдраад $2.5 л байсан. $2.5 ч одоо контр дээр нэг кейс ч нээж хүрхгүй юм уу шүү дээ. За дараагийн тоглоом бол алдарт EA-ийн Need for Speed Heat байгаа. За Heat маань 92% хямдраад $5 60 цент тавьцаа болсон байна. За тэгэхээр нэг монгол мөнгөөр нэг 16-7 мянган төгрөг юм уу те. За энэ тоглоом маань бол мэдээж ойлгомжтой, гудамжтанд, уралтанд. За Heat маань ялангуяа хулгайч цагтаа болж тоглолдог те. Шөнийн цагаар бол дандаа хууль бус уралдаанууд оролцож араасаа цагтаа энтер хөөлөгдөг. За тэгэл машины customization, нэтэрэ heat system энтергээл янз янзын зүйлүүдтэй. За илүү arcade төрлийн тоглоом байгаа. Тэгээд зүгээр сайхан silly fun гоё уралтыг гэж бодох юм бол Heat бол одоо ийм ямарсан байгаа дэр наваа тоглоход бол нэг асуудалгүй болов гэж бодож байна. Тоглож үзээгүй бол бас заавал тоглож үзэх хэрэгтэй тоглоомуудын нэг бах. Яг уралдааны машин дуртай хүмүүс бол те. Тэгэхээр ер нь нэг тоглоод үзчихвэл бас илүүдэхгүй дажгүй тоглоом. Дажгүйвтер тоглоом. За өргөөгийн аркейд дээр House of the Dead-ийг тоглож үзээгүй хүүхэд том хүн гэвэл одоо баг байхгүй хөө те. За энэ тоглоомын маань ремейк нь за өмнө гарсан байгаа. За хоёрын ремейк бас сүүлд гарсан те. 2 сарын өмнө гарсан баг. За энэний өмнө гарсан 1-р ангийнхан ремейк нь 90% хямдраад $2.5 болсон байна. Тэгээ ер нь яг хуу носталжик тоглоом тоглоё те гоё ингээ иргэн дурсахгүй хийм гэх юм уу. За эсвэл 2 гар дээр гоё ингээ тоглоё. Аркейд маркетинг төрлийн тоглоом одоо хүүхдтэй ч гэх юм уу найзтайгаа ч юм уу тоглоё гэж бодох юм бол $2.5 бас л ялгаагүй нэг контрын кейс нээж хүрхгүй мөнгө. За дараагийн тоглоом гэх юм бол Assassin's Creed Origins байна. За Origins бол сүүлийн жилүүдэд гарсан Assassin's Creed-ийн ер нь хамгийн гоё ангиудынх нэг байгаа. За тэгээ ер нь сүүлийн Assassin's Creed-үүд ер нь жоохон repetitive те дандаа л нэг формулагаа хуулцсан жоохон утгартай ч юм уу илүү сунжирсан юм шиг болцсон бол Origins бол яг тухайн үедээ бол гарч ирж байгаа та бүр хамгийн бүрийн шинэлэг Assassin's Creed байсан. За уламжлалт Assassin's Creed-ээсээ ингээд өөрчлөгдөөд илүү RPG жанр руу явцсан. Гэхдээ хитрхи бүр холбоогоод нөгөө Odyssey энэ ч бүр хит том хит урт ч юм уу бүр Odyssey дээр ядчил хідэн блейд үйдгүй шүү дээ. Гэхдээ Origins дээр байдаг ч гэх юм уу. За тэгээ нэг тийм амар уртч биш, тэгээ амар богомч биш. Яг боломжийн, яг тунгийн тааруулсан тэгсэн мөртлөө маш гоё зохиолтой. Яг Assassin's Creed тэ Brotherhood гэдэг юм хаанаас үүссэн бэ гэдэг origin буюу яг их түүхийг одоо хэлж өгдөг ийм тоглоом байгаа. За тэгээд үүнийг мэдрэхийг хүсэх юм бол ердөө $6 болсон байна. Энэ бүр nice deal шүү. Нэр Assassin's Creed яг хуу сүүлийн үед үзээд гэж байгаа. Гэхдээ энэ бол одоо цагт бол Origins бол ер нь чулуу тоглоом байсан байлээ шүү.
За миний яг зөвлөх 10 тоглоомуудын яг 10 дахь тоглоом бол This War of Mine гэх тоглоом баг. За энэ тоглоом бол яг нөгөө side scroller төрлийн хажуудлаас нь хардаг. Тэгээд item management хийдэг те. Ер нь management хийдэг тоглоом. Management хийхээсээ гадна энэ depress simulator тоглоом байгаа. За юу гэсэн үг вэ гэхээр дайны үед дандаа бид нар ч нөгөө цэрэг цагдаагаар тоглолт нь шүү дээ. Байлдагч юм уу эсвэл одоо юм бэдгийн амар баатар матраар тоглолдог. Гэхдээ энэ удаа бол дандаа яг дайнд ингээд одоо хилмигдсэн дайны өр уршгаар одоо ингэж амьд үлдэхийн төлөө тэмцэж байгаа зүгээр жирийн ард иргэд эрэгтэй эмэгтэй хүмүүсээр одоо тоглолдог ийм тоглоом байгаа. За энэ тоглоом бол маш их moral dilemma буюу одоо ийм сайн мууг одоо дэнслэх одоо чадварыг чинь шалгана гэх юм уу те. За би бол одоо хуучин жишээ нь зөв нэг би бол нэг жишээ ярьж өгье л да та нарт. Би одоо жишээ нь өөрийнхөө хүнээр тоглож исэн чинь нэг байшин орон цагаар одоо ухах хэрэг гараад за тийг ухаа үйжсэн чинь тэнд эмгэн үгээр байсан байхгүй. Эмгэн үгээр байсан чинь би тэр эмгэн үгээ хоёроос идэх хоолыг нь булаагаад авцсан чинь маргааш нь нөгөө нэг булааж авсан нөхөр нь гэртээ үрж ирээ депрессэнд орсон. Тэгээ тэр нь бүр ингээд депрессээсээ гарч чадахгүйсээр байгаад хэд хоног дээр үлээ ингээд өрөөндөө өөрийгөө дүүчилсэн олддогч гэдэг юм уу. Тэг ерөөсөө бүр юм амар дарк тоглоом зөө. Ерөөсөө тэгээд яг зорилго нь юу вэ гэхээр яг дайн дуусаад хоёр тал ингээд дайнаа зогсоох хүртэл тэр байранда бейсменттэй бөөнөрөө амьд үлдэх ёстой. Тэгэхээр энэ бол бүр маш гоё тоглоом шүү. Үнэхээр тоглож үзээгүй юм байх юм бол заавал тоглож үзээрэй гэж би өөр хэлэх байна. За тэгээ Карман яг 10хан тоглоом хилээд одоо нэвтрүүлгийн өндөрлөхийг бол хүссэнгүү та нарыгаа гээд дахиад нэг экстра те хэлж өгье. За Alert Warner Bros-ийн Hogwarts Legacy 2 жилийн өмнө гарч ирсэн. За энэний Digital Deluxe Edition нь 80% хямдраад $14 болж өндөрсөн. За тэгэхээр ер нь бол AAA дөнгөж гараад 2 жил болж байгаа гэж санаад байна. 2 үлээ 3 жил болж байгаа. Тэгээ зураг лентэр бол бүр маш гоё. Үнэхээр бүр яг Harry Potter-ын тэгээ Potterhead хүмүүс тоглол ялангуяа тий тоглох юм бол бүр маш сак амар гоё тоглоом. За тэгээд яг нөгөө шидтний ертөнцийн тийм Wildest Dream гэж ярьдэн шүү дээ. Тэр бүхнийг хүслээ үзэх боломжтой тоглоом. За яг Hogwarts-ыг гаргаад Warner Bros бол тэрний дараа жилүүдийн тоглоомууд бол хог дээр үсэрсэн байдаг. За санживэл одоо энэ тоглоом байна тий. За тэгээ RPG элементтэй Harry Potter-ын яг франчайзд бүр ингээд төгс зөгцсөн гоё тоглоом тоглоё гэх юм бол Hogwarts Legacy шүү залуусаа. За дараагийн тоглоом бол Postal 2. Postal 2-ыг та бүхэн сонсч ирсэн үү? За Postal 2 бол бүр тийм сонь тоглоом заяа. За би бүр та нарт ингээд яг ингээд рекоменд хийгээд хэлээд нэг тоглооч гэж хэлчих юм бол одоо баг болохгүй ч юм шиг тоглоом. Тэгээд энэ тоглоом ихтэй тоглоё гэх юм бол ер нь жоохон насан турш тоглоом зүгээр янз бүрийн humorтэй joke өдр маш их ихтэй. Тэгээ маш их хүчирхийл харгислалтай тоглоом. Тэгээ маш их хил ам дагуулсан тоглоом. Энийг самаагүй магтах юм бол хүмүүсээс намайг жоох муулж магадгүй. Тэгээ яг хав зөвлөөгүй экстра тоглоом дотор оролцсон. Яг хав сонирхож үзэж болно шүү гэж хэлж байгаа тий. Ер нь бол гэхдээ энэ тоглоом бол маш тийм гоё parody төрлийн тоглоом гэж хэлж болно. За ер нь бол хамгийн классик нь бол Postal 2 нь л гэж явдаг дөө. Ер нь бол за сүүлд бол Postal 4 гэж гарсан. За Postal 3-ыг бол шал өөр студ хийгээд энэ хуучин Postal-ыг хийжсэн студ хүртэл тэр тоглоомыг бүр үзий яддаг тий. Ер нь бол маш сонирхолтой төрлийн тоглоом. Тэгээ ер нь насан турсан. Тэгээд яг өөрийнхөө рискийг дагаад тоглох гэж байгаа хүн байх юм бол тоглож үзээрэй гэж хэлмээр.
Hi there, would you like to sign my petition? What you talking about, asshole? За Saints Row the Third. За үүний ремастер. За энэ болохоор 90% хямдраад $300 болсон байна. За энэ ремастер нь болохоор бүх DLC-г нь агуулсан. Өмнө гарч исэн 3 дээрх гарсан бүх DLC-нүүдийг агуулсан. За тэгээд ремастер учраас яг өмнөх original-а бодвол хамаагүй зураг линтер нь сайжирсан ийм хувилбар байгаа. За ер нь бол GTA гэхдээ бат сили. Ер нь жоохон энэ тоглоом анхандаа бол нөгөө читата өрсөлдөх гэж гарч ирж исэн тоглоом. Гэхдээ читата өрсөлдөхөөр яг чита шиг болж өрсөлдөх юм бол дийлэхгүй гэдгийг мэдээд чиглэлээ өөрчлөөд илүү хошин марцсан болсон тоглоом байгаа. За тэгээд 4-р анги манг нь бол бүр супер хүчтэй болоо бүр солиорж өгдөг. За 3-р анги нь бол яг баланстай. Тэгээд айвуу дэжгүй тоглоом. Ер нь бол яг open world тоглоом дуртай. Тэгээд ер нь crazy хөгжилтэй story те өөр хүн геймплей дуртай хүн байх юм бол. За ер нь бол тоглож үзээгүй хүн байх юм бол би бүр заавал тоглож үзээрэй гэж хэлэх тоглоом. За энэ намрын амьдралаар авч тоглоорой гэж зөвлөж байгаа хамгийн сүүлийн тоглоом бол за энэ Mafia 3. За Mafia 3 маань за 1968 оны Old Bordeaux гэдэг одоо ийм газар те Линкольны одоо дүүрээр тоглоно. За энэ тоглоомын яг учир зохиол нь бол Линкольн ер нь одоо мобийн толгойлогчоос өшөө авахын тулд явдаг ийм тоглоом байгаа. За ер нь итгэж ийсэн одоо хамтран ажиллаж ийсэн гэж бодож ийсэн хүн өөрөөс нь урвдаг. За тэгээд одоо бүх одоо танил найзлгүй цуг ажилтг хүмүүсийн хүүс тэмчсэн байдаг. За тэгээд Линкольныг бол гүйцээж чадаагүй. Тэгээд Линкольн араас нь явдаг ийм тоглоом байгаа. Дараагийн мишн руугаа орохын тулд заавал нэг ийм хөндлөнгийн ийм сайд мишн хийгээд идэх нь жоохон төвхтэй. Тэгээ нэг юм а жоохон байр давтчих гэдэг талтай нь жоохон сул тал нь. Тэгтээ зохиолын хувьд бол үнэхээр гоё. Тэг яг тэр орчны дизайн яг тэр 1960-аад оны сүүл 70-аад оны ихэнх үеийн Америкийг бол маш гоёор харуулсан тий орчин сайтай тийм тоглоом байгаа. За тэгээд энэ тоглоомд give it a shot гэдэг чинь тий боломж олгоод тоглоод үзэх юм бол бас аюу дэжгүй тоглоом шүү. Яг зохиолд нь дурлал тоглох юм бол би бол үнэхээр зөвлөх тоглоом байна. За ер нь Steam-ийн намрын амьдралаар бол би яг эдгээр тоглоомуудыг бол та бүхэндээ бол санал болгож байна. За эдгээр тоглоомууд бол бараг бүгдээрээ шахуу 90 буюу 90-с дээш рүү хэмжирсэн тоглоомууд байгаа. Тэгээ заавал нэг тоглоод үзэхэд бол нэг асуудалгүй. Тэгээ ер нь их дайжгүй тоглоомууд. Тэгээ бараг бүгдийг нийлүүлээд авсан чинь нэг том AAA тоглоомын үн хүрэхгүй тийм хэмжээний хямдэрсэн байгаа учраас бүгдээрээ гоё тоглоё гэж бодож исэн ч юм уу те хэрэглэж исэн эдгэр тоглоомуудаа нэг боломж олгоод үзээрэй. За тэгээ миний ингээд зөвлөгөө бол юм байна. Маш олон тоглоомод хямдэрсэн байгаа. За тэгээ миний дуртайгүйч тоглоомод байна. За тэгээ ямар тоглоомыг авч тоглох юм бол гоё вэ гэдэг тал дээр бас комент дээр бусдаас зөвлөөрэй. За тэгээ энэ хүртэл бичлэгийг үзсэн та бүхэндээ маш их баярлалаа. Бичлэг таалагдсан бол лайк дараарай, комент үлдээгээрэй. Суугаад дэмжээ, subscribe дараарай залуусаа хонхоо бас дарахаа мартва. Дараагийн дугаар хүртэл түр баяртай guys. Cheers.